За сайн байна уу? Өглөөний мэнд, өдрийн мэнд, оройн мэнд зарим нэг хүмүүсээс жоохон санамсаргүй байцаагаад нэг юм хуваалцъя гэж одоо ороод ирлээ. Тэгээд сайхан сан хөдөлж байгаа та нартай нэг гоё зөвлөгөө өгье. Ямсандаа сул дорой юм шиг санагдаж байна уу? Чи сул дорой юм шиг санагдаж байна. Сул дорой юм шиг мэдрэмж их төрж байна. Сул дорой байдлаасаа болоод амжилтанд хүрч чадахгүй байж байгаа юу? Тэгвэл яг энэ видеог энэ миний өгч байгаа өнөөдөр Facebook live-ыг заавал үзээрэй. Тэгээд чи өөрөө хэрвээ сул дорой юм шиг санагддаг бодвол заавал лайк дараарай. Ягаад гэвэл энэ дээр аюул гоё юм та нартайгаа хуваалцмаар байна. Ялангуяа манай монголчуудын мэддэггүй яаж амжилтанд хайсан өндрмаа. Яаж амжилтанд хүрдгүү? Яагаад амжилтыг буруу ойлгодог? Энэ асуудлуудын талаар хэдүүлээ ярилцъя. Би та нартай аюул гоё өөрийнхөө хувийн жинхэнэ одоо чиглэлийн зөвлөгөө өгөхтэй. Тэгээд та нарт хэрэг боднах гэж би бүрэн итгэлтэй найдаж байна. Тэгээд өөрсдийнхөө одоо юу гэдэг комментаас зүйлээ би сайхан асуултууд чинь байвал өргөжлүүлээд хариулна заяа. За нэг юм дагаад байна. Сул дорой байдал гэж яг юу хэлдэг юм бэ? Сул дорой байдал буюу өөрийнх нь эмзэг мэдрэмж төрж байгаа юмыг манай монголчууд аягүй буруу ойлгодог. Өөрийнхөө биднээс хүнд гоё харагдах гэж бид аягүй хичээдэг шүү дээ, тий. Сул дорой хүмүүс л одоо сул дорой байж болохгүй хүчтэй байх ёстой гэж бид нэг өдөөж өргөж өгдөг шүү дээ. Чи одоо амжилтанд хүсэж маш хүчтэй байх ёстой. Энийг даван туулах ёстой. Одоо тийм юм байх ёстой гэдэг шиг ярьдаг шүү дээ, тий. Гэтэл яг энэ утга дээр би та нарт нэг хүмүүсийн ойлгодог буруу зураг юмыг яаж зөв болох вэ гэдэг санааг хичээлээд тэгээд энэ сэдв та нарт таалагдчихвэл шеэр хийгээд явуулаарай. Шеэр хийгээд коммент дараарай заяа. Тэгээд бас энэ сэдв аягүй чухал. Яагаад чухал вэ гэдгийг би хэлсэн. Яагаад энэ чухал вэ? Хүмүүс амжилтанд хүрч байгаа хүмүүс аягүй мундаг, бас хүчтэй хүмүүс гэж хардаг. Амжилт хүрсэн хүмүүсийг намайг одоо жишээл хүмүүс тэгж хэлдэг аягүй стайнер мундаг гэж та айгүй мундаг угаасаа аягүй хүчтэй тийм хүн гэж боддог. Яг үнэндээ маш олон хүмүүс би мундаг биш, би тань шиг мундаг биш болохоор би нэг хийж чадахгүй байна. Би тань шиг юм мундаг болчвол амжилтанд хүрэх байх гэсэн маягаар яриу нүлдэлтэй. Тэгээд яг үнэндээ одоо миний жинхэнэ нууц одоо амжилт гэдгийг яг жинхэнэ нууц юу вэ гэдэг бол би бол маш сул дорой хүн гэдгийг үнэн шударгаар илэрхийлж. Тэгээд яг сул дорой учраас би амжилтанд хүрсэн. Сул дорой учраас би одоо юу гэдэг амжилтанд хүрэх гэж тэмүүлдэг. Сул дорой учраас би тэмцдэг. Би сул дорой учраас надад заавал хийх ёстой шаардлагатай юмуд маш их байж байдаг. Та нар энэ сул дорой байдлаа наадаг. Одоо монголчуудын дэгдэж шүү дээ. Хүнд гоё харагдах гэж бид маш хичээдэг. Амар гоё мундаг профайлтай, амар гоё зураг үзүүлэл гоё ганган байж байгаа мөнгөтэй, эд хөрөнгөтэй байж байгаа, тансаг байж байгаа юмыг үзүүлж ингэж амьдрэх шүү дээ. Тэгээд би тэрний эсрэг одоо яриад байгаа. Яагаад гэвэл бид нар тэгж амьдрах шаардлага үнэхээр байдгүй байхгүй юу? Орж иж байгаа хүмүүс лайк дараарай, үзэж байгаа хүмүүс битгий харамлаад байгаа байхгүй юу? Тэгээд заавал энийг би зориуд та нартай хэлмээр байгаа. Юу вэ гэхээр манай монголчуудын хүний өмнө гоё харагдах гэж ингэж хичээдэг юм чинь чамайг амжилтанд хүрэхэд амар саад болдог байхгүй юу? Хүний өмнө лайк харагдах гэж хичээдэг хүмүүс дандаа асар эмзэг юм нууж яадаг. Өөрийнхөө сул дорой байдлаа их нууж яадаг. Тийм хүмүүс хизээч бусдаас тусалцаа авч чаддаггүй. Тэр хүмүүс хизээч одоо юм суралцаж чаддаггүй. Ягаад гэвэл угаасаа гоё харагдаад байгаа, угаасаа мундаг байгаад байгаа, угаасаа юм мэдээд байгаа хүн би хүнээс асууж болохгүй. Энэ амьдралаа би хүнээр заалахгүй. Би мундаг юм чинь. Би энийг сурах шаардлага байхгүй. Би энийг мэдэх шаардлага байхгүй. Би энийг чадаад байгаа юм чинь. Намайг чадахгүй ингээд хүн мэдчихвэл яах юм гэж боддгий шүү дээ, тий. Тэр бодол чинь бидний монголчуудын амар том проблем байхгүй. Тэгээд тэр проблем чинь би эвдлээд өгье заяа. Яа. Тэгэхээр ингэж бодоод байгаа учраас тэр хүмүүс ерөөсөө хүчтэй болж чаддаггүй. Би бол сул дорой хөлийн зөвшөөрдөг байхгүй юу? Өөртөө хөлийн зөвшөөрөх хэрэгтэй байгаа. Би бүгдийг хийж чадахгүй шүү дээ. Би бүгдийг мэддэг биш байхгүй. Би бүгдийг чаддаг учраас би өдийг хүрсэн биш байхгүй. Чадахгүй юм надад байгаа гэдгийг хөлийн зөвшөөрөд байгаа учраас би бусдаас тусалцаа аваад байгаа байхгүй. Би бусдаас дэмжлэг аваад би бусдад мөнгөний төлж байгаа хамаагүй миний чадахгүй юм надад заагаад өгөөч гэдэг залбирал хийгээд шүү дээ, тий. Би мундаг хүмүүстэй очиж тэр хүмүүсээс суралцахаасаа хизээч би айдаггүй, чдэггүй. Ягаад тэгэхээр
би юм мэдэхгүй л байгаа. Би чадахгүй гэж мэдээж би сул дараа гэдгийг хүлээн зөвшөөрч штеп. Энд ерөөсө буруу юм байхгүй. Надад ямар ч эго байдаггүй байхгүй. Тэр эго маань маш олон монголчуудад хэтэрхий ихээр байж байгаа. Маш олон монголчууд яадаг гэхээр хамаг эгого одоо юу гэдэг үнэтэй цайтай машин эд хөрөнгө хүнд гоё харагдах юм оо сайхны хэрэглэл одоо тийм тансаг одоо iPhone гар утас юу гэдгийг та нарын харагддаг өдөртний амьдралд манай монголчуудын мэдрээд байдаг хийгээд байдаг буруу зүрөө одоо худалдаа авалт хийгээд байдаг бүх юмнууд одоо маскын дээр амар лаг юм шиг царайлчаад яг амьдрал дээрээ бид нар хуурамч байдаг юм аа юу яадаг шүү дээ тий ярьж чаддаггүй хэлж чаддаггүй хүний өмнө хэлэх үггүй байдаг өөртөө итгэлгүй байдаг энэ бүхэн чинь яг үүндээ сул дорой хүний шин чанар байхгүй. Гэхдээ маш харамсалтай нь бидний маш их маш олон мянган монголчууд өөрсдийгөө айгүй хүчтэй гэж харуулах гэж амарч байдаг. Хүн муугаа харуулахгүй тул хүнээс дээр амьдарч байгаа гэдгийг харуулахгүй тул амьдралаад зүтгээд байгаа байхгүй. Тэр чинь чамаас хор болгодог. Тэр чинь чамаас тэр хүнийг юу ч сурах чадaltaгүй, юу ч хийгээд нэмэргүй, юу ч орлоод нэмэргүй юм шиг тэр нуугдмал хаалттай тэр ганцаардмал өөртөө итгэлгүй байдал руу төгжиж эхэлдэг. Тэрийг цоожиж эхэлдэг. Тэр хүнийг тэр сул дорой байдлаас эцсэн үедээ тэр хүнтэй ярьж чадхаа байлдаг. Бүр ингээд юмыг ингээд бүр нуугаад худлаа жүжиг тоглоод галзуу хүн шиг жүжиг тоглож эхэлдэг. Өөрийгөө өргөлтөө цариулаад нэг болоод амар жүжиг хин эсвэл өөрийгөө амар мундаг болсон юм шиг харна. Би бүгдээрээ болоод байгаа. Ингээд л хийчихсэн шүү дээ. Амархаш юу хүн байсан гэдэг маягаар юмнууд гаргадаг. Гэтэл яг үүндээ би одоо 40 мянган мундаг хүмүүстэй ажиллаад суралцаад явж хахад тэднээс нэг асар хүчтэй юм бэ сурч авсан мэдэж чадсан. Энэ хүмүүс ерөөсөө амжилтанд яагаад хүрвэ гэхээр бүгдээр хүчтэй хүмүүс учраас амжилтанд хүрсэн биш байгаа байхгүй. Энэ хүмүүс хүчтэй учраас, энэ хүмүүс мундаг учраас амжилтанд хүрсэн биш байгаа. Энэ хүмүүс сул дорой гэдгийг мэдээд байгаа учраас тэр амар хүчтэй байгаа байхгүй. Сул дорой эмзэг би одоо надад тусуу юм байна штэ гэдгийг мэдээд байгаа учраас бусдаас туслалцаагаа чаддаг. Энэ хүмүүс сул дорой гэдгийг мэдрээд байгаа учраас бусдын туслалцаа эртээ учраас багаа бүрдүүлж байгаа. Энэ хүмүүс сул дорой гэдгийг мэдээд байгаа учраас бусдаа эртээхэн харьцаж байгаад ойлгоод үзье гэдэг төвчээрийг гаргаж байгаа. Сул дорой гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс юм суралцъя гэд ментортой, дасгалжуулагчтай болоод тэр техникийн зөвлөгөө туслалцааг аваад хүнд мөнгөний төлөөд ажиллаж амьдрахтаа бэлэн байдаг. Сул дорой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байж байгаа хүмүүс харин яадаг вэ гэхээр намайг шилдэж амьдардаг. Өөрийгөө мундаг гэж боддог хүмүүс хамгийн ядуу амьдардаг. Өөрийгөө дүгэл гэж амьдардаг хүмүүс хамгийн одоо өндөр омогшилтой мөртлөө хоосон цэжнээс цаашаа юм байхгүй, бахархах юм байхгүй, ичгүүртэй амьдралаар амьдардаг. Үнэн бидтэй те та нар өөрсдийнхөө санаагаа надад хэлээрэй заяа. Тэгээд өөрсдийнхөө яг сул дорой байдлынхаа талаар асуулт надад асууж болно заяа. Би боломжоор хариулаад өгье те. Тэгэхээр гол санаа нэг би энийг хэлэх гээд байгаа байхгүй. Сул дорой байна гэдэг буруу юм биш ээ. Сул дорой байна гэдэг чинь бид нар байгалаас заяагсан биднэрт өгдөг хүч байгаа байхгүй. Сул дорой гэдгийг хүлээн зөвшөөрөх бид нар хэрэгтэй байгаа. Тийм учраас бид нар суралцах хэрэгтэй. Сул дорой гэдгийг мэдж байгаа учраас би сайжрахын тулд банк оролдлого хэрэгтэй байгаа. Тэгж оролдож байгаа хүн л дараагийн үе шатн дээр хурж ирээ дараагийн одоо боломжтой илүү гоё амьдралыг бүтээдэг ухааныг олж авдаг. Тэр юмыг мэдээгүй байж байгаа хөдөлмөрлөө хэрэггүй. Би бүх юм болоод байгаа юм чи над бүх хүмүүс юм чинь хангаад өгсөн биш үү? Би гайгүй юм чи би дайггүй юм чинь гэж бодоод байдаг. Гэтэл яг амьдрал дээрээ би өөрийнхөө чадахгүй юм гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэрийг нууж байгаа хүмүүс дотроо битгэрээд архитаад өөртөө итгэлгүй болоод хүнээс нуугдаад хүнтэй юм арч чадахгүй эсвэл хүнлүү аяг ухамддаг хүнийг л буруутгадаг. Өөрийгөө би сул доройгоос болоод өөрөөсөө болоод би чадахгүй штэ гэдэг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Бусдыг бид нар буруутгадаг. Бусдын төлөө амьдарч байгаа юм шиг аашилдаг. Бас хүмүүс ингэж байгаа юм чи би чадахгүй штэ. Бас хүмүүс тэгээд байгаа юм чинь. Яа чи яг үнэндээ энэ байхгүй. Чи сул дорой учраас бид нар өөрсдөө сул дорой учраас бид нар юмыг чаддаггүй байхгүй. Тэгээ би өнөөдөр жишээлбэл багийнхаа уулзалт ирээд багийнхаа залуучуудтай ярьж байна тий. Манай залуучууд амар гоё залуучууд, айгүй хүчтэй залуучууд. Энэ багийнхаа бүх залуучуудад үнэхээр хайртай. Тэгээд орж ирсэн надтай уулзаад явсан хүн болгонд айгүй хайртай. Тэгээд энэ дотроос би тэднэртэйгээ харилцаад ингэж явж байхдаа би өөрийгөө ганцаараа юу ч хийж чаддаггүй хүн юм байна гэдгийг маш сайн мэддэг учраас энэ хүмүүсээс тусалцаа гуйдаг. Манай залуучууд орж ирэхдээ манай багийн залуучууд тэ өөрсдөө яг ганцаараа би хийж чадахгүй учраас
ганцаараа би зүтгэх шаардлагагүй учраас би илүү ухаантайгаар амжилтанд хүрэхийн тулд надад хамт олон хэрэгтэй учраас найз нөхөд хэрэгтэй учраас гэж хамтдаа зүтгэдэг. Миний чадахгүй юм тэр хүн чадах болов гэж найзандаа би эндээ бас итгэсэндээ өөрийнхөө сул дорой бас их бага хэмжээгээр бид хүлээн зөвшөөрсөн учраас би энийхээ хэлэх үгийг бид нар сонсдог, хүлээн зөвшөөрдөг, ойлгодог. Би энийхээ одоо давуу онцлог шин чанар, авьяас бэлэг хүн болгоны чаддаг юм бид нар үнэлдэг, хайрладаг, дэмждэг ийм гоё юм байдаг байхгүй. Миний зүгээс яс би энэ залуучуудтай ажиллаж байгаадаа би үнэхээр бахархдаг. Чиг сэтгэлээсээ бахархдаг. Монголд байхгүй залуучууд гэж би тэндээ хэлнэ. Монголд байхгүй зоригтой залуучууд гэж би үнэлнэ. Яагаад гэвэл энэ залуучуудын ачаар би 3 сая монголчуудаа ядуурлаас гаргахтан би дэмждэг өгч байгаа. Энэ залуучуудынхаа хүчээр би олон мянган хүний одоо аж аргалтай амьдрах арга олохгүй байж байгаа юм дээр ингэж болдсон штэ гэдэг арга барилыг би ганцаараа өгч чадахгүй байхгүй. Би ганцаараа хуваалцаж чадахгүй штэ. Дийлэхгүй штэ тий. Би хаяа өөрийнхөө санаа хэлж болно. Гэтэ тэдний уулзсан хүмүүс тэднэр туслаад тэдний харилцан үйлчлүүлэхдээ би ганцаараа одоо хичнээн 100 мянган хүнтэй ажиллаж чадахгүй штэ. Гэтэл манай багийн залуучууд хичнээн 100 мянган хүнтэй ажиллаж байгаа байхгүй. Хичнээн мянгаараа манай 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд хүмүүс оролцож байна. Чадсан чадаагүй янз янзын хүмүүс оролцож байна. Тэр хүмүүстэй чинь ажиллаад тэр хүмүүс дэмжиж тусалцаад явна гэдэг бол аягийн их төвчээр аягийн ухаан шаарддаг. Олон янзын ааштай босон болоогүй одоо өөрөөс нь боловсруулаад байгаа сул дорой байдлаагаа мэдэрчээд эмзэглээд стресстэй биднийг хараад байгаа цөөхөн хүмүүс ч таардаг олон хүмүүс байдаг баг. Азтай бид нэр яг үнэхээр гайхамшигтай тийм нэг азтай гоё үйлчлүүлэгчтэй гоё найзуудтай хамт олонтой манай хөтөлбөрт оролцсон залуучууд бүгдээрээ баяр хөөртэй баярлаад бид нартай манай багт орё бид нартай хамтарч ажиллая гэдэг саналыг бид нарт маш их тавьдаг. Эдний чиг юу вэ гэхээр бид нар сул дорой гэдгийг хүлээн зөвшөөрдөг байгаа байхгүй. Эдний бүр 70-ийн ичээд одоо их хүмүүс мэдхгүй байхгүй. Моникаг сайн байна гэж боддог. Моникагийн багийн залуучуудыг мундаг байна. Ямар гоё залуучууд вэ? Ямар мундаг залуучууд вэ гэж эдгээр боддог. Гэтэл амьдралдаа бид нар хамтдаа юм хийх гэж яаж хичээдэг, оролцдог энэ инспирэшн маань үнэхээр гайхамшигтай байдаг. Бид нар би эндээ нүгөө ярьдаг, ойлгодог, хуваалцдаг мөчүүд бүр ингээд бид нар тастаас өхрөөд уулзалтаа би энийгээ хайртай гэж хэлээд бүр ингээд салдаг тэр мөчүүд би энийхээ уран яагаад баярлаа гэж талархлаа илэрхийлээд бүр алсад байж байгаа одоо бид нар манай багийнхан гэдэг Австралид байж байгаа, Монголд байж байгаа, Англид байж байгаа ингээд тал дэлхийн өөр өнцөг болонд байж байгаа залуучууд хамтарч ажиллаж байгаа байхгүй. Гэтэл ингэж ажиллаж байгаа залуучууд яаж хамтдаа амжилтанд хүрэх юм бэ? Бид нар би эндээ контрол ерөөсөй байхгүй. Бид нар сайн дураараа нэгдсэн залуучууд байгаа байхгүй. Тэргөөрөө маш их ичтэй, маш гайхамшигтай юм байгаа байхгүй. Тэгээ би та нартай гэж хэлэхэд үнэхээр амжилтанд хүрсэн хүмүүс хүчтэйдээ амжилтанд хүрдэг байхгүй. Сул дорой учраас амжилтанд хүрдэг. Амжилтанд хүрэхээ төлөө бид нэр хөрөнгө оруулдаг, цагаа зориулдаг, сэтгэлээ зориулдаг, ухаанаа зориулдаг. Тэр бардам зан гэдэг юм ерөөсөй зогтхоо гэдгийг мэддэг. Амжилтанд хүрэхийн тулд би юу хийх хэрэгтэй, юу сурах хэрэгтэй, бүх хэнийг би өөрийнхөө 100% ажиллахад бэлэн гэж зүтгэж байгаа хүмүүс л амжилтанд хүрдэг. Би тэрэн дээр жинхэнэ үнэнгээ чинь би чамд хэлээд өгье гэж хэлээд байна. Миний хэлгээд байгаа та нарт зориулаад чинь үнэн хэлгээд байгаа юм бол та нарын гарын дор байж байгаа мөнгө чинь та нарыг гоё харагдуулж байгаа юм чинь та нарыг амжилтанд хүрэхгүй. Яг үүндээ яг зүгээр хэрэгсэл эд хөрөнгө хэрэгсэл яг амьдрал дээрээ чи амжилтанд хүрнэ гэх юм бол өөрийнхөө сул дорой байдлыг хүлээн зөвшөөрч сур. Би өөрийнхөө чадахгүй байж байгаа юмыг ойлгож сур. Өөрийнхөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, байгаагаар нь өөрийгөө хайрлаж сур. Өөрийнхөө хичээгээд дийлэхгүй байгаа юмыг өөр хэнийг үнхийгээд мэдээд чадаад явж байгаа тэр хүмүүсээс яаж суралцах вэ гэдэг нээлттэй үзэл бодлыг өөртөө өгч. Тэгхийн бол чамд амар гоё ирээд байгаа. Амар гоё ирээд үнэхээр гоё ирээдүй гарч ирнэ. За би тэгээд та нартай үнэхээр би энэ санааг өгчмөр санагдав. Ягаад гэвэл зарим хүмүүс яг тэгж боддог юм шиг намайг амар мундаг гэж бодоод байх шиг байна. Би дотроо болохоор намайг энэ хүмүүс яахан мундаг гэж бодоод байгаа юм болоо. Ялгаа нь юу вэ гэхээр би мундаг болсны гавья гэж хэлж байгаа одоо юу вэ гэхээр би сул дорой гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас мундаг хүмүүст очиод хичнээн сая төгрөгөө зориулаад та нарын байр авдаг, машин авдаг одоо юмнуудыг худалдаж авдаг тий тансаг эд хэрэглээд явж байгаа юмнуудыг би бүгднийг энэ мундаг хүмүүсээс суулцахад зориулаад ашиглаад байгаа байхгүй. Тэгээ миний гарын дор байж байгаа ашигласан юмнууд намайг их баясгах. Яагаад гэвэл би ингээд зориулсан юмнууд маань эргүүлээд надад одоо бид нар юм байхгүй.
халаасанд чинь байж байгаа мөнгөний хэмжээ аюу хязгаартай, аюу бага байхгүй. Би сул дорой гэдэг би ганцаараа ажиллаад ийм хэмжээний мөнгө хийж чадахгүй гэж хүлээн зөвшөөрч байгаа. Би тийм учраас өөрийнхөө халаасанд дээр багахан хэмжээний мөнгийг яаж хөрөнгө оруулалт хийгээд өсгөх вэ гэдэг дээр маш их фокус хийж байгаа. Өөрийнхөө сул дорой байдлыг хүлээн зөвшөөрч байгаа учраас өөрийгөө хүчтэй болгохын тулд миний тархинд байж байгаа мэдээлэл, миний тархинд мэдж байгаа мэдлэг маань асар хүчтэй байх хэрэгтэй. Би тэрнийхээ төлөө хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хэрвээ би юм мэдэхгүй бол хичнээн их алт мөнгөтэй, байртай, байшинтай, машинтай, унаатай тансаг амьдрал эдлээ гэд одоо та нар миний хэлж байгаа санааг ойлгож байна тий. Тийм гоё юмтай болсон гэд би сул дорой хэмээрээ байгаа байхгүй. Тэгэхээр миний хамгийн number one focus хийх ёстой. Миний тархинд хамгийн их хүч өгөх ёстой юм. Миний одоо намайг хамгийн хүчтэй болгох нь миний тархил байгаа байхгүй. Миний гар биш, миний тархи биш. Би энэ гарыг хичнээн жил ашиглаж болно. Би энэ насыг би хичнээн жил ашиглаж болно. Гэхдээ хангалттай ерөөсөө биш. Эдгээр ерөөсөө нэг хүний гар бол нэг хүний гар, хоёр хүний гар бол хоёр дахин үржигдэж байгаа байхгүй. 3 хүний гар, 7 хүний гар, 10 хүний гар, 100 хүний гар, 1000 хүний гар илүү хүчтэй эзтэй. Бодоод үзтээ. Хэрвээ би ганцаараа чадахгүй байгаа юмыг олон хүмүүсийг урайлаад, хөдөлгөөд, олон хүмүүст зориулаад хийж чадж байгаа бол би тэрийг олшруулъя л да. Тэр маань хүч чадал байхгүй. Энийг олшруулах би ухаан байхгүй бол би хүч чадалгүй шүү дээ. Тэ? Би тэр сул дорой байдлыг хөгжүүлэхийн тулд би өөртөө хөрөнгө оруулалт хийгээд 40 сая төгрөгийг зориулсандаа би үнэхээр их баярлдаг байхгүй. Энэ олон сая төгрөгнүүд ирээдүйд би яагаад нэлээ би одоо ингэсэн хувь хүний зорилго төлөвлөгөө юмнуудыг хараад та нарт гэсэн хэлжсэн тэ түрүүчийн юм дээрээс ерөнхийдөө хийжсэн лайвуудыг гэсэн ерөнхийдөө илэрхийлжсэн. Одоо жишээлбэл би одоо санхүүгийн өсөлтөд бид нар ингэж төлөвлөд олон дахин үржүүлээд 40 мянган залуучуудыг баян байлгах одоо ядуурлын замаас нь гаргаад санхүүгийн эрхчлөөнд хүргэх аян замыг бид нар яриад байгаа. Тэр аян замыг хүрэхийн тулд би яах ёстой вэ гэхээр би өөрөө санхүүгийн эрхчлөөнд хүрэх ёстой. Би өөрөө чаддаг гэдгээ бүр ингээд залуучуудад хүргэж мэдүүлэх ёстой. Манай багийн залуучуудаас надтай зэрэгцээ тоглож сурах ёстой, мэдэх ёстой, чадах ёстой. Ингээд явчих юм бол манай залуучууд бүгд зэрэгцээ юмыг мэдээж чадаад ойлгоод явж байгаа байхгүй. Тэгээ энэ зориулж хийж байгаа юм маань хөрөнгө оруулалт маань яг юу вэ наа? Би өөртөө тархиндаа зориулсан юм аа. Энэ багийнхаа залуучуудад бүгдэнд нь шеэр хийж байгаа. Би өөрөө мэдээд ойлгосон юм аа. Манай хөтөлбөрт оролцож байгаа бүх оролцогч нарт маш бага зардлаар, маш бага үнээр, маш богино хугацаанд олох гэж бид нар багаараа хичээж байгаа. Бид нар багаараа ингэж хичээж байгаа учраас манай хөтөлбөрт орж ирж байгаа залуучууд маш богино хугацаанд асар их юм сурдаг. Тэгээд тэр хүмүүс сул дорой байдлаа хүлээн зөвшөөрж байгаа учраас маш болгоомжтойгоор, маш ухаантайгаар өөрийнхөө гарын дээр байж байгаа нөөц болцоог зөв ашиглаж эхэлдэг. Энэ аргыг би та нартайгаа хуваалцах байгаа байхгүй. Энэ арга маань өнөөдөр таныг одоо юу гэдгийг бид нар одоо ганцаараа би хийж чадахгүй юмыг олуулаа бид нар хийж байгаа. Олон мянган хүнд хүрж байгаа учраас олон мянган хүнд үн цэнтэй юмыг тусалцаа өгөөд дэмжлэг өгч бид нар чадж байгаа учраас хамтдаа бид нар хүчтэй болж байгаа байхгүй. Тэгээ мундаг хүн гэж тэмээд хэлээд байгаа юм. Өөртөө хөрөнгө оруулдаг хүн, өөрийнхөө тархийг хөгжүүлдэг хүн, өөрийнхөө сул доройг хүлээн зөвшөөрдөг хүмүүс байгаа байхгүй. Тэ? Би юм мэдхгүйгээсээ бичихгүй. Хүн намайг доромжлоо гэхэд бичихгүй. Ягаад гэвэл би үнэн байж болно шүү дээ. Би алдаас мэдсэн буруу юм хийсэн байж болно. Тэр хүний өгж байгаа саналыг би зүгээр хүлээн зөвшөөрч болно. Тэ? Ойлгож болно зарим талаасаа. Энэ хүн яагаад ингэж хэлж байгаа юм болоо. Гэхдээ би тэрийг хүлээн зөвшөөрч ойлгоно гэдэг маань надад юу гэдэг вэ гэхээр надад илүү хүч чадал өгдөг. Ингэвэл би илүү хүчтэй болох юм байна. Ингэвэл би илүү сул дорой байдлаа дасаж болох юм байна гэдэг юмыг би маш ихээр ойлгодог тийм. Тэгэхээр тэр утгаасаа би та нартаа энэ гоё зөвлөгөөгөө гэж энэ санаагаа хуваалцж байгаа тийм. Та нарт тэрвээ таалагдсан бол миний өнөөдрийн энэ зөвлөгөө таалагдчихвэл хайртай найз нараа шеэр хийгээрэй зэ. Тэднийгээ таг хийгээрэй. Ялангуяа сул дорой мэдрэмж төрөөд идэг яахаа одоо өөртөө итгэлгүй байж байгаа найз нөхдөдөө хайртай хүмүүсээ таг хийгээрэй. Тэгээд явах юм бол бид нар хамтдаа яаж сул дорой хүмүүс маань яаж хүчтэй болох вэ гэдэг арга замыг ярилцаад байна шүү дээ тийм. Ойлгож байна тийм. Тэгээд ийм одоо өнөөдрийн юм дээр би та нартай өгч байгаа нь хэрэг чи өөрөө хүчтэй болохыг хүсэж байгаа бол сул дорой байдлаасаа гараад хүчтэй болохыг хүсэж байгаа бол манай вебсайт руу ороод 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд оролцоод өөртөө хөрөнгө оруулалт хийгээд ямар ч чиглэл би яахын өөрсдөө тархийг цэнэглээд оюун ухаанаа хөгжүүлээд явъя гэвэл бид нар
одоо үн төлбөргүй аюу гой аяныг явуулж байгаа. Тэгээд monica.com гэх манай вебсайт руу ороод имэйлээ бүртгүүлэх юм бол манай 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд оролцож байгаа. Тэгээд нэг л энэ аянд маань оролцоод эхлэвэл манай багаас бид надаас ирдэг имэйлүүдийг хүлээж авна, бидний өгж байгаа зөвлөгөөнүүдийг хүлээж авна, бидний хийдэг видеонуудыг хүлээж авна, видео зөвлөгөөнүүд айгүй гоё зөвлөгөөнүүд өгдөг. 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аян болоод 30 өөр хүнтэй би яаж ажилласан бэ? 30 өөр хүний амьдралыг өөрчлөх замдаа чиний амьдралыг өнөөдөр би яаж өөрчлөх вэ? Чиний сул дорой байдлыг яаж би хүчтэй чанарчин болгож ашиглах уу гэдэг, хөгжүүлэх үү гэдэг чиглэлээр гаргаж өгöd байгаа байхгүй. Тэгээд энэ чиглэлээр та нарт өнөөдрийн лайв маань хэрэг болж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд ганц нэг хүмүүсийн комментуудыг уншаах тийм ээ. За тэгээд энэ хоногт лайк дараарай, шеэр хийгээрэй хүмүүсээ. Тэ. За ундрам гинэ сайн ундрамаа сонсоод шууд ороод ирлээ гинэ. Баярлалаа ороод ирсэн баяр сайн уу заяа. Манай багийн заяа орж иржээ. Тэгээ найзуудыгаа таг хийсэн чи их баярлалаа. Вау гайхамшигтай. Сайн уу төмөр тоожоо. Төгий. Цолмонд орж дэмсмаа гэж байна. Сайн уу Моника бас л чухал сэдвүүдээр бидэнд мэдээлэл өгч байгаа, зориулж байгаа баярлалаа гинэ. Баярлалаа. Харин тийм би чухал гэж бодсон аль болох та нарын цагийг хэмнэхтэй басна гоё үнэхээр нөгөө хүний анзаардаггүй мэддэггүй юм дээр бид нар хаана алдаа гэдэг юм бэ гэдгийг хэлж байгаа юм тий. Зүрх дарнаа хээ гинэ баярлалаа одоо хоёроо зүрх дарсан. За мөх тариа бат сайхан яг зөв гэж байна баярлалаа дэмжиж байгаад наран гэрэл батмөх үний юм шигээ гинэ үний юм шигээ яг зөв баярлалаа. Тэгээд намууна хаа сайн уу намууна арднаас алтан шагаа алга бол гинэ алга бол гэж хэлж байгаа. За дараагийнх нь болохоор мөх жаргал бат сайхан гэж энэ бусдаас тусалтай гуйх шаардлага хаяа гардаг гэтэл эргээд ямар нэгэн хүнд тэр тэгж гуугаад ингээд гэж ярьсан байдаг. Ийм хүмүүстэй яаж харсах вэ? Гуйж байгаагаас ил тэр хүмүүстэй маш тодорхой би ийм учраас гуйж байна баярлалаа гэдгийг хэл давхар ингээд хэллээ гэж ярьлаа гэхэд чи муудах юм байхгүй ч тэгж ярьсан гэсэн тиймээ би тусалцаа гуйж юм аа харин тэр хүнд их баярлалаа шиг үлгөө юм чинь тэр ховж юу чинь сонссон хүн гэсэн за тийм үү тэгхвэлгүүтэй гэж хүлэн зөвшөөрч тэрэнд бол натурал юм байхгүй. Тэр хүн тусалцаа авсан бодвол тэрийг яриуллаа гэж чиний биенээс чи хохоод яс цус чинь одоо шүүрээд гойчихгүй шүү дээ тий. Хөлчин гараад урсаад явчихгүй. Тийм учраас чи зүгээр хүлэн зөвшөөрөө тэр хүмүүс тэрийг хэллээ гэхэд чамаас хорогдоод ах нь яг юу байгаа даа. Гэдгийг үнэн зүгээр нь хүлэн зөвшөөрч. Тийм бодвол чи сул дорой биш байгаа байхгүй. Бид нар сул дорой гэдгийг хүлэн зөвшөөрч шүү дээ тий. Би тэр хүнээс тусалцаа авсан. Би энэ хүнээс тусалцаа авсан учраас гэдэг. Бид нар тусалцаа авчаад тэр хүндээ баярлалаа талархлаа гэдэг юм аа. Хэлээгүй учраас нөгөө хүн чинь гомцондоо болоод ховж ив шиг тийм авдаг байхгүй. Үнэхээр надад тусалсан шүүгээ баярлалаа хэлэх юм бол нөгөө тусалцаа өгсөн хүн чинь илүү бахархаад чамайг вау баярлалаа зүгээр энэ юу жишээ зүгээр чи сайн яв гэдэг хүн болгон өгдөг байхгүй. Бид нэр хүнээс тусалцаа авчаад баярлалаа гэдэг хангалттай хэлдэггүй тэр хүнтэйгээ хамтын урт хугацааны төлөвлөгөө зорилго тэр хамтын харилцааг бид нэр бүрдүүлж чаддгүй дутаадаг учраас нэг хүнээс нэг юм ачаал нэг хуулдаг тий. Нэг хүнээс нэг жоохон юм ачаал тэр хүнээ яагаад ч юм шиг би одоо бараг чамаас тусалцаа авах гэж байгаа юм шиг бид нар яндганаа явчихдаг байхгүй. Тэр маань яадаг вэ гэхээр чамааг бүр ингээд одоо айгүй хүнд байдалд оруулаад байгаа байхгүй. Яг хүчтэй юм шиг царай гаргах гэж орол татсмаа чиний нөгөө өөрийн чинь эго гэдэг юм уу чиний өөрийн чинь бардам зам чамааг данчин чамааг улам сул дорой болгоод байгаа байхгүй. Улам хүчгүй, улам ядрангуй хүннээс айсан ицсэн болгоод байгаа. Тэгэхээр ховж ивнээс битгий ховж ивнээс айхгүйгээр харин төрүүчийн ажилласан хүмүүстэйгээ бүгдэнд нь тусалцаа авсан хүмүүст нь бүгдэнд нь чийсгэлээс талархал илэрхийл. Тэгээд ховж гарсан гэсэн тэр хүмүүст нь яс тэр үнээс тусалцаа авсан. Үнэ ингээд хэлчихээ. Тэгэхэд бол чамд ер нь хүн муу юм хийгээг бол айж хэрэггүй дээ шүү дээ. Хүнд эвгүй юм хандаагүй хүнээс тусалцаа авах гэж муу юм биш байхгүй. Тусалцаа авна гэдэг чинь бидний авч чадна гэдэг чинь бидний давуу чанар болохоос сул тал бас биш байгаа байхгүй. Сул дорой байдал гэдэг чинь бидний одоо юу гэдэг бид нарыг илүү хүчтэй байхын тулд юу хийх вэ ястаа вэ гэдэг сэдвийг бүдэг болохоос чамайг сул дорой чигээрээ үлдгэсэн үг биш байхгүй тий. Сул дорой байдлаа нуу гэсэн үг биш байхгүй. Тийм учраас сул дорой байдлаа хүлээн зөвшөөрч байгаа бид нар хүмүүгүй тийм шүү дээ та нар мэдж байгаа тий.
одоо ан агнаад хээр одоо амьдардаг хамтдаа явж ээж одоо тэр амьдарч байгаа дулаахан байж агууд амьдарч байгаа тэр хүмүүс яаж юм эргүүлэл би энийгээ хамтдаа сүргээрээ амьдарч би энийгээ хамгаалж тий араатай амьтанд идэвхжихгүй тул би энийхээ төлөө зүтгэдэг шүү дээ. Тэгжээж бид нар амьдарч байгаа байхгүй хүүтэн цаг хугацаач халуун үедч усаа бид нар эдсэн хоолоо хуваалцдаг агнсан ангаа хуваалцдаг тийм цаг үе үнэн шүү дээ. Ганцаараа тэр хүн зэлүүд газар ганцаараа явхад амьдрах чадахгүй хүлийн зөвшөөрсөн хүмүүс хүний төрөлхийн шин чанар байхгүй. Тэрийг цул дараа гэдгийг бид нэр хүлээн зөвшөөрсөн хүмүүс баг болж ажиллахдаа ухаантай байдаг. Би хүчтэй гэж бодоод өөрийгөө дэвийлгэж байгаа хүмүүс багаараа ажиллаж чаддаггүй, бусдаас тусалцаа авч чаддаггүй, бусдаас суралцаж чаддаггүй, бусдад талархлаа илэрхийлж чаддаггүй. Ийм нэг том алдаа байгаа байхгүй. Тийм учраас энэндээ бид нар бодоод үзчихвэл учир утга чанар чансааны тасар өөр юм байгаа юм заяа. Я босно. Хай Моник басан дээр хай Моник гэнэ сайн уу басан дээр чаа. Дээссэн дайжгүй юу. За олдоо тэгээд тэгжэн нөхөртөө их буруу өгөөд байдаг болчихсон гинэ. Яг зөв. Тэгэхээр чи сул дорой байж байгаа өөр хүмүүсийг буруутгаад байдаг байхгүй юу? Бусдын буруу гэдэг тэг өөр хүмүүсийг буруутгаад чиний сул дорой байж байгаа чинь чиний проблем шүү дээ тий. Тэгэхээр нөхөр чинь яаж чичээгээ чамаа хүчтэй болгож чадахгүй. Тэгэхээр чи өөрөө сул дорой байдлаасаа гарчих юм бол нөхрөө буруутгах шаардлага болчихно. Чи өөрийнхөө сул дорой байдлыг хүлээн зөвшөөрөөд нөхрөөсөө жинхэнэ туслалцаа өгчвөл яг ийм байхгүй бас нэг би шударга хажуу заяа. Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй амьдрахдаа гэр бүлийн хань болоод амьдраад явж байхдаа чи айгүй мундаг учраас гэж нэг хэсэг хайрлаж байгаа тэр чам татагдж байгаа. Нөгөө талаас нь энэ чинь эмэгтэй хүн шүү дээ. Би энэ эмэгтэй хүнийг хамгаалъя, туслая гэдэг хайр чинь давхар чамайг хамгаалах гэдэг хүсэл чинь чамайг сул дорой гэдэг учраас нь гарч ирдэг байхгүй. Би энэ хүнийг жаргая гэдэг зорилго чинь эртөө үнд хаанаас гарч ирдэг юм бэ? Чамаа хүчтэй учраас гарч ирдэг санаа биш байхгүй. Тийм учраас би танаасаа хэлж байгаа нь болохоор чиний нөгөө одоо энэ хүчтэй болох гэж хичээгээд байгаа юм чинь нөхөр чинь бас тэрний чинь нэг хэсэг байхгүй. Тэгэхээр нөхрөө буруутгахгүйгээр нөхөртөөгөө хамтарч ажиллаад нөхрөөсөө тусалцаа гуйна гэдэг бидний үед айгүй зоригтой үйлдэл байхгүй. Эмэгтэй хүн өөрийнхөө сул дорой хүлээн зөвшөөрсөн үедээ хантай байх жаргалыг эзэлдэг. Их бахан зүйл тий. Заримдаа бид нар бас гэр бүлийн харилцаанд бид нар алдаа гаргаж штеп. Эмэгтэй хүн ч гэсэн алдаа гаргана. Алдаа гаргасан үедээ бид нар уучлахгүйгээр тэр хүнээсээ тусалцаа гуугаад намайг уучлаач гэд хэлэхэд буруу юм байхгүй байгаа байхгүй. Ийм байдлаар бид нар нөхрөө буруутгах биш нөхөртөө харилцах явцдаа гаргасан алдаагаа өөрийнхөө сул дорой байдлаа хүлээн зөвшөөрөх нь тэр хүнд их бага хэмжээгээр одоо хамтдаа яаж бий болох вэ? Одоо жишээл нөхөр чинь ч гэсэн сул дорой байдал гэж бодож бид нар өөрсдөө сул дорой байдлаа хүлээн зөвшөөрөхгүй үедээ нөхрийнхөө сул дорой байдлыг харж чаддаггүй бид нар доромжлоод байдаг. Нөхрөө ийм чадахгүй манай нөхөр тэрэндээ муу эндээ муу гэдэг ч юм уу юмнууд яриад байдаг. Өөрөө айгүй мундаг цэцэн цэгцүүд мундаг хүн яваад байгаа юм шиг ааш гаргадаг. Гэтэл яг амьдрал дээр нөхөр чинь сул доройдоо биш чи өөрөө сул дорой танаа нөхөр чинь сул дорой байгаад байгаа байхгүй. Тэгэхээр та хоёр хамтдаа байж энэ гэр бүл гэдэг юм хамтдаа байж энэ бүх юм хийх гэж байгаа гэдгийг учрыг ойлгочвол та хоёр тийшээ айгүй амархан болчихно. Арай би энэнийг ойлгоход амархан болчихно тий. Ойлгож байна. Яа? Окей. За дараагийн асуулт юм. Туйлын үнэн өөрийгөө цадандаж гэнсматыг чинь туйлын үнэн өөрийгөө илүү таних тусам маш их тэнэг байснаа мэддэг шүү гэнэ баярлаа. Яг зөв яс. За отон баяр сайн уу? Хай. Ганаж явуулдаг хай. Годал гэнэ love you гэнэ баярлаа. Love you too. За ганаж зурцдаг гэж мундаг эмэгтэй шүү гэнэ баярлаа. Дооч бүрэн тэгш жаргал гэнэ би сул дорой гэхдээ өргөдүүлэх туйлын дургу хэн нэгэнд ямар нэгэн зүйлээ яривал тэр намайг өргөдөх байх гэж их айдаг. Яс. Бас нэг сул дорой хүний бас нэг юм байгаа байхгүй. Бид нар өргөдөлтөө цариулах бас биш байгаа байхгүй. Сул дорой байдал дотроо тэр хүн чам тусалж чадахгүй шүү дээ. Тусалж чадахгүй хүн дээр очиод өөрийгөө өргөдөлтөө ярих хэрэггүй байгаа байхгүй. Бид нар чам тусалж чадах хүмүүсийн хэлээд тусалцаагаа одоо мэрэгжлийн тусалцаа авах нь гэж чухал байдаг байхгүй. Тэгэхгүй бид нар яадаг вэ гэхээр өөр чинь тусалж чадахгүй хүн дээр ховжийн маяг ямар зорилготой мэдгүй өөрийгөө өргөдүүлэх гэдэг байхгүй. Тэрэн дээр байгаа сул доройгоо хүлээн зөвшөөрж байгаа хүн яадаг вэ гэхээр би энийг мэдгүй байна, энэ миний чадахгүй байна. Тийм учраас би мэрэгжлийн зөвлөгөө тусалцаа авъя. Энийг мэддэг хүмүүсийг хайж олё гэж боддог болохоос хаамаагүй хүнд ингээд зөвлөгөө авч чадахгүй газар очиод олон юм яриад байдгүй. Тэр айгүй чухал байхгүй. Тэгээд бид нар тэрийг ойлгоцсон үедээ ч илүү хүчтэй байдаг. Сул дорой байдлаа би
давж гарахын тулд юу хийх ёстой? Яг үнэндээ би мэргэжлийн тэр чиглэлийг даваад мэдсэн, тэр чиглэлийг сайн ойлгож байгаа, тэр хамт олон найз нөхөд одоо орчин руу бид нэр зүтгэх хэрэгтэй байхгүй. Тэр газарт нь үйлчлэгээ авдаг юм уу, тусалцаа авдаг юм уу, юу ч байх хамаагүй энэ чиглэлээр би юм мэдэхгүй учраас, энэ чиглэлээр би чадахгүй учраас энэ хүнээс зөвлөгөө аваад тусалцаа авъя гэдэг зорилгыг бид нар гаргаж ирдэг. Тэр айгүй чухал гоё юм байна. Яа, гоё асуулт шүү. Баярлалаа дорч хүрээ. Тэгс жаргал дорч бүрв тэгс жаргал гэдэг. Гойд бол дөнгөж сая сургалтын талаар яриад байж байлаа штэ найзуудтай гинэ хөөрхөн шүү. Годод манай мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөрт оролцсон тий. Тэгээд манай хөтөлбөрт оролцсон залуучууд яг тэгдэг байхгүй юу? Амьдрал нь айгүй их өөрчлөгдөж, айгүй гоё болдог, өөртөө айгүй гоё ихтэй болдог. Найз нөхөдтэй үлээд манай хөтөлбөрт оролцооч Моника Оцгийн дасгалжуулалтын академийн энэ хөтөлбөрт та нар оролцооч гэдэг ингээд санал болгоод бүр өөртөө бид нартай ингээд нэгдээд хамтарч ажиллая. Та нарын хийж байгаа юмыг танилцуулъя. Монголчуудад үнэхээр хэрэгтэй байна. Тэгээд бид нартай зэрэгтэй тоглоод хөтөлбөрлөө явчихдаг. Тэгээд тэрэнд нь баярлалаа гоодолаа. Гайхамшигтай. Мундаг ах шүү. За, одгөрл тэгнэ. Өмнө хийгээд чадах юмд яагаад өөртөө итгэлгүй дороодоо хийхийг хүсээгүй хайцаа даван туул чадаагүй байжээ. Одоо би өөрийгөө өөрчлөөд өөртөө итгэлээ эргэж авч байгаа. Yes, баяр үгүй одгөрлөө. Yes, яг энийг хэлээд байгаа юм. Яа, бид нар өөртөө итгэлгүйгээсээ болоод маш их юмнуудыг хийдэггүй шүү дээ, тий. Сул дорой хүн сул дорой байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн үедээ би яаж би хүчтэй чадaltaй болох вэ гэд чадахгүй байгаа юмнуудаа оролдож үзэх хэрэгтэй байдаг байхгүй. Би сул дорой байна гэж суугаад ээж болохгүй шүү дээ. Сул дорой байдлаа даван гарах нэг арга нь юу вэ гэхээр үйлдэл. Сул дорой байдлаа засахын тулд ямар нэг юм сурах, ямар нэг юм оролдож үзэх, чадахгүйгээ туршиж үзэх, тий. Оролдож үзэх, тэр хүмүүсээс тусалцаа дэмжлэг авах, тэр чиглэлийн юм дээр хөрөнгө оруулалт хийх, тэр салбар руу алхам хийх гэдэг талаар яриад байгаа байхгүй. Бид нар одоо жишээл би усан цэлж чадахгүй байлаа гэж бодъё тий. Тэгэхээр би усан цэлж чадгүй би уснаас айдаг байлаа гэж бодъё тий. Тэгвэл би уснаас айдаг байлаа гэд би сул дорой байгаа шүү дээ. Гэтэл би усан цэлэх талаар хүмүүсийг ингээд ярьж байгаа нэг сонсоод ойлгоод байгаа мөртлөөсөө би өөрөө хийхээсээ айгаад би цэлж чадахгүй байхаа гэж айгаад гадна тал усныхаа гадна тал зогсоод бассейныхаа гадна тал зогсоод ингээд гараа өрөө зогсоод байвал би ерөөсөө цэлж сурахгүй байхгүй. Тэгэхээр сул дорой хүн яадаг вэ гэхээр сурахын тулд ус руу орох хэрэгтэй байгаа байхгүй. Ус руугаа шумбаж ороод тэрийг чадах ч чадахгүй ч ингээд тэг жоохон савлж байгаад цэлж сурах бүх шаардлагатай гэсэн юм хийгээд байгаа. Манай бэби орчих. За, нөгөө бэби чи удаа ойлгохгүйгээр боловсрол гаднасаа. Тэгээд тийм учраас ямар нэгэн байдлаар бид нар оролцоод тэр чадах юмаа олж аваад өөрөө сураад мэдээд авчвал айгүй их юм сурна заяа. Гайхалтай баярлалаа. Гама вау гинэ. Гайхалтай баярлалаа. Энэ дэр ундрам үнэхээр хүчтэй болмоор байна гинэ. Яс. Үнэхээр хүчтэй болохын тулд бид нар яг юу хийх яг хүч одоо юм тэрийг сурахын тулд тэрийг мэдхийн тулд бид нар тархины дахлаад л сурах хэрэгтэй байхгүй. Тархич хүчтэй болох хэрэгтэй. Оюун санаач айгүй хүчтэй. Ямар ч проблем тулгархад өөрөө харж чаддаг, шал өөр өсөөс мэдэрч чаддаг, ойлгож чаддаг. Тэр проблемаа өөрөө шийдэж ингээд дадлж чаддаг болдог. Тэгсэн үед бүх проблем чинь амжилтын 80% нь сэтгэлийн асуудал. Хүний тархинд болж байгаа асуудал. Үдэл 20% нь зүгээр механик буюу одоо босож жижиг сажиг нэмэлт юмнууд байдаг байхгүй. Тэгэхээр чиний сэтгэлгээ хөгжсөн, тархичин хөгжчихсэн болоод чи тэр юм хийхэд ямар ч проблем байхгүй ойлгох гэдэг байхгүй. Тэ? Тэрийг хэлээд байгаа. Баярлалаа. Найзуудаа таг хийсэн хүмүүстээс баярлалаа. Баасан төрөн сайн уу? За баярлалаа гэж юм баярлалаа. За хайр найз дарж байгаа хүмүүстээ бүгднийг нь баярлалаа. Бүгдээ хайр дараарай. Лав дараарай, лайк дараарай. Би бүр фэн болсон, бүр их суралцаарай гинэ. Баярлалаа гэж ингэж дуусгасан. Бүр их суралцаарай. За айгүй гоё юм байна. Би аминдаа та нарт маш олон жил сурсан, маш их мэдсэн, мэдээлсэн юмнуудаа заримдаа манай хүмүүс тэгдэг байхгүй юу? Манай багийн залуучууд тэгээд Моникч та амар дараахан та амар их мэддэг, амар мундаг юмнуудыг хүмүүсийг дагаад амар мундаг хүмүүсээс суралцдаг байж яагаад энийг монголчуудад ярихгүй байгаа юм бэ? Энэ хүмүүс таныг ямар мундаг гэдгийг ерөөс нь мэдэхгүй байна. Ямар их мундаг юмнуудыг та хийгээд чадаад болгоцсон мөртлөөс энэ хүмүүстэй уулзаад нүүр утраад тэр дундангуудаас уулзаад хувийн зөвлөгөө аваад тэр хүмүүстэй харилцаад ингээ үдцэн мөцөнгөс та яагаад энэ даруухан юм бэ? Тэр даруухан байдлаа болоод өгөөч гэдэг байгаа байхгүй. Нөгөө бодлын би тийшний загнуулсан манай багийн нэг охин хэлээд би сүүлдээ нэрэж нэг тийм болоо би яагаад нэр хэлсэн болоо гэж бодсон чинь за тэгтээ тэргүй
зөв хүн үн чөдрөө зөв юм хийгээд явж байгаа. Тэгтээ зөв ойлгох хүмүүс нь ойлгоно гэж одоо би хайцдаг байсан байхгүй. Тэгээ аминдаа хаяа яагаад энэ Facebook live жаахан илүү жаахан ойрхон явах хийгээд байна гэхээр та нарт аль болох өөрийнхөө мэддэг мөртлөнгөөсөө та нарт ерөөсө хэлэхгүй хэлэх зав гардгүй юм дээр зориуд ийм боломж гаргахлаар нь яриад байгаа. Ялангуяа одоо манай бэби уйлж штэ энэ гадаа тий нөгөөрөнд уйлаад байгаа хүмүүс надад тавьчихад тэгтэл би ингээд хүүхдтэйгээ ойр дурын юм дээр яваа та нарт лайв хийснээс хүүхдтэйгээ тэнд уйлж аваад лайв хийгээд байгаа надад ойроо жоохон хүндрэлтэй байдаг байхгүй хаяа. Тэгэхээр ийм хүм маягаар бид нар та нарт ингээд цаг зориудаад юм хийгээд надаас аяг хөдөлмөр хүч цаг их гардаг. Гэхдээ яг би ганц тайсан ганцаардахгүй гэж олон жил зүтгэсэн. Тэрнийхээ ажилд одоо манай баг залуучууд одоо манай хөтөлбөрийн оролцогчид бүгдээрээ бид нартай зэрэгцээд маш их юм хийгээд болгоод бүтээгээд байгаа учраас би ерөнхийдөө илүү жоохон монголчуудаа өгөх хэрэгтэй юм ярих хэрэгтэй юмыг нь өнөө шударгаар нь зөв байдлаар нь жинхэнэ амжилт гэж яг юу гэдэг юм бэ? Энэ сул дорой байдлыг яаж та нарт авч гарах юм бэ гэдэг сэдвийг өнөөдөр ярьж байгаа гэсэн байна. Баярлалаа. За Sunshine Moon гэдэг 30 хоногийн хөтөлбөрийг сонсож байгаа олон зүйлийг мэдэж авч байгаа. Баярлалаа. Яа, баярлалаа. За манай бэби яаж байна? Нэг чинь дууссан. Өөдөө дэвд оруулж ирээд авахгүй болов байхгүй. Эмэжэн. Эсэс. Tapi aku nak kerja. Yeah, baby. Sana sini aku. Oh, aku sana sini. Oh, ini kita kesini aku nak. Aku tu tak Ini cantik ni aku. Cakap sini. За би хөөрхөн бэбиг аваад ирсэн. Танаас хийчихээ сайваа байсан. Окей. Одоо зүгээр болчихно уу? Сахаа шүтэлж гин үү? Энд нь охин хацсан чинь охин битгий өдөрөө за. Хөөрхөн охин ч уйлдгүй байхгүй юу? За. Болчихно миний охин уйлаад байгаа тий. За тэгээд тийм байгаа дээ. За үргэлжлүүлээд дараагийнхаа сэдвийг яриах. Нэг хүмүүсийг асуулт хариулж гарыг заяа. За тэгээд юуны тухай яриад байгаа юм бол за тайлбарыг уншчихсан угнаа. За үнэхээр гайхалтай thanks million гинэ. За зүгээрээ баярлалаа. Ганаа жоо зурчих юм тийштэй. За гаргасан шийдвэр маань буруу байсан. Маш их харамсаж тэгээд гасаанд орчихсон. Гэхдээ үүний үр дүнд өөрийгөө ятаржийг мэдэж авсан. Хурдан хугацаанд гацаанаасаа гармаар байна гэж байна. Яа бид нар энэ ахгүй алдаа буруу шийдвэр гаргаж болно. Гэхдээ буруу шийдвэр гаргалаа гэдэг чинь нэг удаагийн чи амьдралдаа маш олон шийдвэр гаргана. Ирээдүйд зөв шийдвэр хийх ёстой. Замыг чинь тэр хүн зааж өгдөг. Бид нар сул дорой байх үедээ дандаа буруу шийдвэр гаргадаг. Сул дорой мэдрэмжтэй байх үедээ би чадахгүй ч одоо яана гэж айцсандаа авцсандаа одоо дандаа буруу шийдвэрүүд хийдэг те. Гаргадаг буруу юм хийдэг, буруу хүмүүстэй найзалдаг те. Энийхээ болоод алдаа гаргадаг. Бид нар их хэмжээний мөнгийг зарлагдаг, өндөр эрсдэлтэй юм хийдэг. Яагаад гэвэл бид нар юмаа мэдсэн юмтайгаа яаж хийх вэ хангаагүй учраас бид нар тэр сул дорой байдал дээрээ алдаа гаргадаг. Одоо алдаа гаргалаа гэхэд миний охин бүр хараа миний хүчийг мөрлөх юм. Өөти. Би ч тэгсэн байна уу? Зөндөө гоё утсан өссөн байна уу? Тий. Сахаа. Инээд их. Өөрөлд хэлсэн хүүхэд инээд юм тайгаа хөөрхөн. За. Тэгээд тийм алдаа их гаргадаг. Гэхдээ тэрийг хүлээн зөвшөөрч гаргасан алдаагаа ойлгоч. Тэгээд тэр алдаа гаргах үедээ чи яагаад гаргасан бэ? Юуг анзаараагүй гэсээ болоод тийм алдаа гаргачих гэдгийг айгуусаа ойлгоод ав. Тэгээ өөрийнхөө хийсэн алдаагийн байгаагаар нь хүлээж зөвшөөрч чинь насны турш ирээдүйдээ бид тэр алдаагаа давтахгүй тул чи алдаанаасаа суралцах хэрэгтэй байхгүй. Тэр их чи айгүй чухал. Тэгээд тэрийгээ сурцсан үедээ сая би ирээдүйдээ ингэж хийх ёстой байна гэдэг зөв арга чинь байна. Алдаа гаргана гэдэг чинь чиний хөрөнгө оруулалт шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалт байхгүй. Чи хэдэн төгрөг алдна? Одоо жишээл бид нар тэгдэж алдаа гаргалаа хүн за
хэдэн саяын төгрөгийн өртөө олчлаа. 10 сая төгрөгийн ч өртөө олчлаа гэж бодъё. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр чи 10 сая төгрөгийг өөртөө хөрөнгө оруулах гэсэн үг байхгүй. Одоо чи яг дараагийн үеийндээ 10 сая төгрөгийн зардалтаа одоо жишээлбэл чи алдаа гаргасан бол чи 10 сая төгрөгийг өөртөө зориулсан гэдэг өөрийнхөө алдаандаа зориулсан. Тэгэхээр чи дараагийн ээлжинд яах вэ гэхээр 10 сая жишээл хэмжээний мөнгийг хийх хариуцлага юм байхгүй. Сурах хариуцлага. Оо тийм сайн. Асуулт нь яг үйл халууцаад ашиг юм. Манай энэ аяга халуун байна. Юу бүр халууцаад ямар сайн бэ ингэж сууж. За тэгээд 10 сая төгрөгийн юу гаргачлаа гэж бодоход одоо зардлыг чи гаргасан бол 10 сая төгрөгийг өөртөө хөрөнгө оруулсан гэж бодцоо юу. Тэгээд хөрөнгө оруулсан мүү гэж бодглохлоор чи илүү хүчтэй байдаг. Бид нар сул дорой байдал шинэ алдаа маань 10 сая төгрөгийн одоо зардалтаагаар бий болчлоо. Тэгээд өөртөө зориулсан тэр хөрөнгө оруулалт чинь ирээдүйд өсөхийн тулд яах ёстой байлаа гэж одоо тэгвэл тэрнээсээ илүү их хэмжээний 2 дахин их хэмжээний мөнгийг олж ээж бид нар халаасныхаа одоо тэр алдагдлаа нөхөх гээд байгаа хэрэг. Йоо та миний хүсэж байл та. Хүсэж байна уу? Даарч байна уу? Халаач чинь үү? За. Ээж нь барьж ээж. Миний охин хараад хэлж. Hi. Hello. Гэлч миний охин. За тийм 10 сая бид нар одоо жишээлбэл тиймэрхүү маягаар чи одоо 10 сая төгрөгийн авдаг гэж бодохгүйгээр 10 саягаа хэд дахин 2 дахин үржүүлээд үзсэн. Тэгээд чиний зорилго чи юу вэ гэхээр 2 дахин үржүүлээд үзлээ гэхэд чи 20 сая төгрөгийг хийснийхаа дараа 10 саяын төгрөгийг олж ийн гэж бодоод алдаагаа хэд дахин үржүүлээд сул дорой байдал чи чамаад хүч чадалтай болохын тулд тэр хэмжээний мөнгийг олохын тулд би одоо юу хийж чадах вэ? Энэ хүч чадлыг гээд нөхөн сэргээж ажиллах хэрэгтэй байгаа. Тэгэхээр тэрэндээ тасуудаад одоо өөрийнхөө зорилгыг тодорхой. Яах юм нөхөн? Sorry. Би нөгөө хүүхдтэйгээ яваад байна шүү дээ. Окей. За, ерөнхийдөө юу вэ те? Окей. Нөх яах юм? Усах юм уу? Юу тийм үү? Халууцаад байна. За. За дараагийнх нь өнөөдөр сайн байна уу? Энэ сайхан өдрийн мэндэ ихээд удаж байна уу? Ямар гоё юм бэ? Ямар зүйлээр ярьж байгаа вэ? Амжилт Моника гинэ. За хэдэн уншчихсан баярлалаа. Коммент байгаа шүү дээ. Энд дээр тайлбар дээр байгаа. За. За энэ дээр сайн хүмүүстэй би байна уу гинэ. За өнөөдөр мэдэхгүй байгаа юм аа мэддэг юм шиг тариалах гээд байдгаа. Нэг талын мэдэхгүй гэвэл шоолох байх гээд бодоод байдیں۔ Энэ сул дорой байдлыг нэг шинж мөн үү? Тийм. Мэдгүй байгаа юм аа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаа байхгүй. Энэ мэдгүй бол мэдгүй байх гэсэн нөгөө бодлын бид нар сул дорой байдал шүү дээ. Энэ нэг мэдгүй байлаа гэдэг хорвоо ертөнцид дуусч байгаа биш шүү дээ. Мэдгүй юм аа мэдэж авах хэрэгтэй л гэсэн зорилго байгаа байхгүй. Тэгэхээр мэдгүй юм аа мэдхийн тулд би энэ юмыг мэдгүй учраас гэх хүлээн зөв би энийг мэдгүй надад энийг хэлээд өгөөч гэх хүнээс тусалцаа авах нь хамгийн чухал зүйл байгаа байхгүй. Баярлалаа гоё асуулт байна өнөө. Тий. За баясгалан тэгнэ. Манай хүүгийн хэлсэн үгээ гэж энэ хорвоо дэлхийн хамгийн сайхан зүйл гэр бүлэрээ байх гинэ. 8 настай хүү гэр бүлэрээ анх удаага Францад амарч байна. Санал болгосон сайхан ихчтэй баярлалаа гинэ. Вау баярлалаа. Гайхалтай баяр хүргэе. Сайн байна. За Эрдэнэ хай Моника гинэ хай. За гоё шүү нэх хөөрхөн сэтгэлээрээ гинэ. Баярлалаа. Манай хүүхд ингээл 10 дугаар бүжиглэл хийсэн. Намайг төвчээртэй үлээж байгаа бүгдд нь баярлалаа тий. Өнөөдрийн лайв жоохон манай охин дөнгөж төрөхөс ирсэн байхгүй. Би танастай лайв хийжсэн чинь яасан. Сэрсэн. Оо миний охин хүнчлэрээ тоглох юм уу? За миний охин. За. Гэж тоглож. Хүнжил дагавар батнуулдаад. Хаа. За өөр хүмүүсээ юу байна уу? За мөх гэрэл тэгжэн таны ярьж байгаа чинь арай буруугаар яриад байна. Яагаад гэж хүн болгоныг алддаг тэр алдаанаасаа ямагт суралцаж байдаг штэ гинэ. Ярьж байгаа чинь мэдгүй яг ямар ч хэвээр байсан сайн ойлгохгүй буруугаар яриад байна.
сайн сонсооч илүү сайн ойлгох бах та. Яа. Юу буруу зөв гэж юм ерөөсөө угаасаа байдгүй шүү дээ, тий. Чи юмыг ингээд өөрөө аягүй ойлгоод олон талаас нь хараас авчиж буруу зөрүү биш энэ өгж байгаа мессеж яг юу гэсэн үг вэ гэдгийг зүгээр нь ойлгочвол үн зүгээр нь ойлгоод төвчээр гаргачвал илүү гоё их юм сурна заяа. Биднэрт ихэнх хүмүүс нөгөө өөрөө буруу ойлгочоод тэрийгэ нөгөө хүний илэрхийлж байгаа юмыг бүрэн сонсож амжаагүй үедээ бид нар энэ буруугаар яриад байна гэж шүмжлэх гэдэг байхгүй. Гэтэл тэр хүн буруудаа биш тэр хүний зүгээр ярьж байгаа юмны маш жоохон хэсгийг чи хүлээж авчиад үлдэх хэсгийг чи ойлгож амжаагүй байж ах юмдээ бид нар бүх бас хүмүүсээ шүмжлэх гэдэг. Энэ сул дорой хүмүүсийн бас нэг юм байхгүй. Айгүй их яардаг, айгүй их одоо юу гэдэг өөртөө айгүй их мэдээд байдаг, ойлгоцсон байгаа. Энэ хүмүүс буруу, энэ хүмүүс тэгээд байна гэж боддог. Яг үүндээ хүмүүс ерөөсөө буруу байдаггүй. Маш олон тохиолдолд маш олон хүмүүс буруу байдаггүй. Хамгийн гол нь зөв юмыг нь хүлээж авч чадахгүй хүмүүс төвчээргүүдээ дандаа шүүмжилдэг байхгүй. Тийм учраас өөрийгөө жоохон төвчээртэй болох талаа бодоод үзээрэй заяа. За тэгтээ зүүн бод үнэхээр сул дорой байна гинэ. Яа, сул дорой байх байдал яг байгаад байдаг байхгүй. Тийм учраас энэ нөгөө сул дорой байдал чинь ер нь аюу universal буюу дэлхийн байдлын одоо юу гэдэг англиар ярил бид нар жоохон vulnerability гэдэг юм уу ийм үгээр хэлдэг. Vulnerability буюу аюу эмзэг байдал ахгүй. Тэр хүний аюу сул дорой эмзэг байдал одоо яана хүн мэдчихвэл яана би юу илээ намайг ийм байдал байж байгаа хүн харчвал яана гэж эмзэглэх тэр хэсэг би одоо ингэчлээ гэхэд одоо болж гэнэ үү бид нар нэг expose гэдэг юм одоо өсгөн байж байгаа гэж хүн харчих үед миний ямар ч хамгаалалтай байхгүй одоо юу ч чадахгүй байгаа хүн мэдчих үү гэдэг айцтай ч асар их холбоотой байдаг байхгүй. Тийм учраас бид нар байгалаасаа өөрийгөө хамгаалахын тулд хүний тархичийг ажиллаад байгаа юм. Гэтэл яг үнэндээ бид нар сул дорой байдлаа ил гаргах үед хамгийн хүчтэй лидершип үүсдэг. Сул дорой байдлаа үнэн ил тодор үнэн хэлээд тусалцаа авч байгаа хүмүүс хамгийн том inspiration хүмүүс байдаг. Сул дорой байдлаагаа ил тодор ярьж чаддаг. Тэрнийхээ дагуу бус хүмүүсийн сул дорой байдлыг ч гэсэн засах арга зам хийдэг гаргадаг хүмүүс хамгийн том лидерүүд байдаг. Энэ хорвоод ер нь эдгээр нэгж байгаа айгүй мундаг лидерүүд байна. Steve Jobs гэдэг хүн энэ хүн төгсөлтөр биш байхгүй. Энэ хүн одоо юу гэдэг Apple гэл одоо тэ том брендинг толгойн ID-гийн санаагийн тэрний арталт байж байгаа хэд хэдэн том брэнд Pixel гэдэг юм байна те. Ингээд айгүй том мундаг юмнуудыг энэ хүн бүтээсэн мөртлөнгөөсөө энэ хүний яг жинхэнэ арталтанд байж байгаа хин бэ гэдгийг ингээд сонсоход үнэхээр сул дорой хүн байгаа байхгүй. Энэ хүн маш хүчтэй артлаа бас хажуугаар нь сул дорой байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн хүчтэй атлаа яагаад сул дорой байж чаддаг юм бэ? Энэ хүн гэдэг чинь амар гайхамшигтай нэг юм байгаа байхгүй. Хүн гэдгийг байгаагаар нь хүлээн зөвшөөрсөд бид нар хүчтэй үедээ ийм юмдаа бид нар хүчтэй гэж болно. Ийм юмдаа бид нар сул дорой байгаа байхгүй. Гэтэ бид нар сул дорой гэдгийг ойлгодог учраас тэрэндээ тохирсон баг хамт олон хүмүүсийн тусалцаа авдаг, дэмжлэг авдаг. Тийм учраас бид нар олоодаа хамтдаа юм хийдэг. Steve Jobs ганцаараа тэр кодыг бичиж ч юм уу Apple гэдэг компьютерийг хийгээд iPhone гэдэг юм гаргасан биш байхгүй. Тэр хүн баг байсан шүү дээ. Би өөрөө ганцаараа хийж чадахгүй гэхдээ надад туслах зөв сэтгэлтэй, зөв залуучууд хэрэгтэй учраас гэдэг зөв хүмүүсээ татахын тулд маш их ажиллаж ирсэн. Энэ хүн жил эрт болсон хүчтэй болж ирсэн. Яагаад тэгэхээр энэ хүн өөрийнхөө сул дорой байдлыг мэдээд суралцж байгаа байхгүй. Энэ хүний амьдралаас бид маш их юм сурч байгаа тий. Ричард Брэнсон гэсэн би өөрийгөө би бүгдийг хийж чадахгүй шүү дээ гэдэг хүлээн зөвшөөрдөг тий. Би бүх юмыг хийж чадахгүй харин мэддэг хүмүүсийг нь хүлээж аваад ойлгоод тэр хүмүүсийг хайж байгаа тэр энэ бизнесүүдийг хүлээлгээд өгчээ. Ричард Брэнсон 40,000 бизнестэй гэж байна тий. 300 гаруй бизнестэй гэж ярьдаг тий. Одоо тийчнээ биллионер хүн байгаа шүү. Гэтэл энэ хүн одоо airline гэдэг юм уу те Virgin Airline гэдэг тэрийг хийхин тулд маш олон бизнесүүдэд дарж ирсэн, борлуулж ирсэн. Яагаад гэвэл санхүүгийн өөрсдийнх нь хяналт систем маань санхүүгийн хүн одоо ажлаа мэдхгүй сул дорой байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд манай байгууллага одоо энэ асуудалд яахын тулд дараагийн түвшиндээ бид нар ингэж хүрэхийн тулд ийм өөрчлөлт хийх хэрэгтэй ингээд санхүүгийнхаа цоошин системийг бий болгоод цоошин хөрөнгө оруулалтыг хийгээд IPO руугаа оруулаад тэрийгээ хийгээд бүх контрактуудыг бүгднийг цоош нь одоо Virgin Airline-ыг бий болгох үед гарч ирсэн маш олон янзын crisis гэдэг юм уу дундалтын төвшин дээр гаргаж байгаа сэдэл нь би сул дорой учраас би энэ хийж чадахгүй учраас зөв хүмүүс хэрэгтэй. Зөв багийг бүрдүүлээ зөв хүмүүсийн airline-ыг зөв авч явах хэрэгтэй нэ. Тэгсэн үед сая бид нар болно гэдэг бүх юмыг хөөцөлж байгаа байхгүй. Сул дорой гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй хүн ийм хүнээс туслах уухгүй шүү дээ. Тэ мундаг хүмүүс байсан бол Ричард Брэнсон өөрөө мундаг гэж бодоодсэн бол өнөөдөр одоо тэр олон мянган хүмүүс
Ричард Брэнсон дээр хурж ирээд судлахгүй байхгүй юу? Энэ хүний сурыг гэж ярихгүй байхгүй юу? Гэтэл яг би одоо тэр бүмтэн хүмүүстэй уулзж байна. Ричард Брэнсон дээр би Necker Island дээрээс нь би манайх Mastermind сургалт хөтөлбөр дээр Ричард Брэнсон орж ирээд бид нартай ярилцчихсан, надтай ярьжсэн. Надтай ярихдаа миний асуусан асуултанд хариулаад надад зөвлөгөө өгч ирсэн. Тэгээ та нар бодоод үзтээ. Ричард Брэнсонтай ярихад айгүй амархан. Ойлгоход амар энгийн айгүй гоё юм байхгүй. Хичнээн биллионер саятан гэхэд надад зүгээр энд байж байгаа нэг одоо Англид байж байгаа зүгээр нэг Монгол охин зориулаад зөвлөгөө өгөхөд энэ хүн харамлахгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг энийг харах хэрэгтэй байна. Энэ хүчтэйгээд байгаа хүмүүс чи яг наад шиг адилхан миний эмзэг татыг ойлгож байгаа байхгүй. Миний чадахгүй байгаа юмыг ойлгож байгаа байхгүй. Надад тохирох чи ингээд үзэл яадгийг. Ингээд өгөөч. Тэгвэл яа. Чиний нөхцөлд байж байгааг учраас гэж айгүй гой надад зөвлөгөө өгч байгаа. Ийм их маягаар тий. Би чиний нөхцөлд байж байгааг учраас гэтээ би чамайг айгүй биширч जैन айгүй хүндэлж जैन гэж хэлсэн. Би надад амар гой санагдчихсэн тий. Гэх жишээний иймэрхүү гой юмнууд байгаа байхгүй. Бид нар ерөөсөө би сул дорой учраас Ричард Брэнсоноос зөвлөгөө авсан. Гэтэл Ричард Брэнсон намайг хүндлээд намайг ямар хүчтэй юм бэ гэж хэлэхэд би тэгсэн зүйл баярлаж байгаа тий. Би чиний нөхцөлд байж байгаагүй гэхдээ би ингэж бодож байна гэдээ өөрийнхөө санаагаа хэлэхэд надад аюу гоёсэн. Иймэрхүү чигээр бид нар яг би сул дорой байдлаараа тусалцаа авсан учраас Ричард Брэнсон миний сул дорой байдлыг хараад өөрийнхөө сул дорой байдлыг илэрхийлээд давхар надад хэрэг болохоор inspirational зөвлөгөө өгч байгаа байхгүй. Энэ бол гайхамшиг. Би энийг маш олон хүмүүстэй ерөнхийдөө би хуваалцдаг үлдээ. Ерөнхийдөө яг тухайн үедээ би амар баярлаад тухайн үедээ бүр баг нулимс гарахаар тий баярлж ирсэн гэсэн би олон хүмүүстэй ерөөсөө яриаг. Ягаад гэвэл миний хувьд амар гоё тийм бахархмаар мөч байсан учраас би өөрөө өөртөө хуваалцах гэсэн тий. Тэм хүчний үед надад байдаг жишээлбэл. За ямар хөтөлбөр вэ гэмээр туулын төвшөө асууж байна тий. Сайн туулаа. Тэгэхээр ямар хөтөлбөр вэ? Манайхны 3 янзын хөтөлбөр байдаг шүү дээ тий. Ерөнхийдөө бид нэр гэрээ зас, бие зас, төрөө зас гэдэг дээр мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөрийг би хувь хүний хөгжил дээр тий бие засах зорилгоор өөрийгөө хөгжүүлэх, өөртөө сэтгэлгээ хөгжүүлэх зорилготой залуучуудад зориулж явуулдаг. Гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөр байдаг. Тэр нь бие зас гэдэг хөтөлбөр гэр бүлийнхаа харилцаа, гэр бүлийнхаа аавтайгаа, ээжтэйгээ, ахтайгаа, эгчтэйгээ тий нөхөртөөгөө их нэртэйгээ харилцах тэр арга замыг бид нэр зааж өгдөг тийм хөтөлбөр байгаа. Дараа нь миний бизнес гэдэг хөтөлбөр маань одоо энэ эхний 2 хөтөлбөрүүд энэ жилдээ явагдаад дууссан. Эх жилээс нааш нэгдэхгүй. Тийм учраас би та нарыг манай имэйл лист нь бүртгүүлээ дараагийн хөтөлбөрүүдэд заавал оролцоорой гэдээ та нар давхар урьжээ тий. Энэ хөтөлбөр сонирхож байгаа хүмүүстэй. Миний бизнес гэдэг хөтөлбөр маань одоо 9 сард эхэлнэ. 9 сард эхлэхдээ бид 8 сар 15 бүртгэлээ хийн, 8 сарын 30 хүртэл бүртгэлээ хийн. Тийм учраас тэр үед нь одоо хөөцөлж байгаад ороод ирээрээ заяа. Тэгвэл аюу гой ойрхон танилцаад ирвэл аюу гой хийх юм заяа. Ундрам гэж таны бодлоор хайр гэж аз жаргал гэж юу вэ гэнэ? Бид нар хайрыг аз жаргалыг хайр аюу хүчтэй гэж би боддог. Хайрны жинхэнэ үн цэнийг хүмүүс мэддэггүй юм шиг санагддаг байхгүй юу? Сул дорой хүмүүс ихвчлэн хүмүүс хайрлахаас их айдаг. Хайрлчвал хүмүүс намайг ашигласан гэж айдаг. Хайрлчвал хүмүүс одоо даварчин тэгчин гэж боддог. Хайрыг үнэн юм уу зүй юм уу гэж хэлэхээс бид нар айдаг байхгүй юу? Хайр гэдэг юм илэрхийлж чаддаггүй. Хайр гэдэг юм хүлээж авч чаддаггүй. Хайр гэдэг юм хүнээр хайрлуулах ихээ бид нар өөрөөсөө хулгайлдаг. Өөрийнхөө одоо чаддаг юмнуудаа, мэддэг юмнуудаа ойлгуулдаг. Тэ? Окей. Ойгоо үнэн. Хайр гэдэг юмыг бид нэр ингэж ойлгодог. Тийм учраас хайр гэдэг ойлголтоо өөрчилжүүл хайр аягүй хүчтэй. Биднэрт байдаг хамгийн хүчтэй юм. Сул дорой байдлыг чинь давж гардаг юм хайр чинь. Хайр гэж юу вэ гэхээр бид нар өөрийнхөө сул дорой байдлыг хайрлах үед чи аягүй хүчтэй болдог. Өөрийнхөө сул дорой байдлыг хүлээн зөвшөөрөөд хайрлах үед сул дорой мөчүүдээ санаа, сул дорой мөчүүдэд үнэхээр хийх хүсэж байсан зориг хүсэл эрмэлзэл чи юу байсан бэ? Тэр хүсэл эрмэлзэлтэй хамтдаа сул дорой байдалтай хамтдаа өөрийгөө хайрлах үед аягүй хүч олж гарч ирнэ. Ихэнх хүмүүс өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг учраас сул дорой байдлаа хүлээн зөвшөөрдөг учраас өөрийгөө тэгж хүчтэй хүн гэж юм мэддэггүй. Хүчтэй хүн гэдгийг мэдрэхийн тулд чи хайр гэдэг юмыг мэдрэх ёстой, хайр гэдэг юмыг ойлгох ёстой, хүлээн зөвшөөрөх ёстой, хайр гэдэг юмыг бусдаас авч бусдад өгч чадах ёстой байхгүй юу? Тэр маань аюу гоё асуулт шүү дээ. Аз жаргал гэж юу вэ? Аз жаргал гэж юу вэ? Мэдээж аз жаргал гэдэг чинь яг ийм байна.
бид нар ааш байгаа л ахтаа би ийм хэмжээний мөнгөтэй очиод ийм та болчиход ийм чаддаг болсныхаа дараа ийм нэг мэддэг болсныхаа дараа ааш байгаа болно гэж боддیں۔ Ааш байгаа л хүлээж авахд уг нь аягийн энгийн байхгүй юу? Ааш байгаа л хүлээж авахд тэгж их олон янзын үе шатын олон янзын байж чи ааш байгаатай байхад байхгүй. Ааш байгаа л гэж юу яагаад вэ? Одоо чинь байж байгаа одоо чи өнөөдөр мэдрээд байгаа бэрхшээлээ шийдээд прогресс үүсгээд дараагийн юмыг би энийг ингэдсэн чи энийг ойлгочлаа штэ. Нэг юмыг сураад юм мэдээд нэг юмыг чаддаг болоод явах хацтай хүний ааш байгаа амар мэдрэгдэг. Нэг байхгүй байгаа хүсээд исэн мөрөөдөд исэн юм а өөрийн болгоод тэрийг хүлээж аваад тэрнийхээ гарсан үр дүнг бусдаа хуваалцаад бусдаас хүлээж авах үед ааш жаргал мэдрэгдэг. Тэгэхээр ааш жаргал гэдэг юмыг хүлээж авах кондишн гэдэг нөхцөлөө бид нар сэтгэлийн өндөр амар лаг байх хэрэгтэй юм шиг бодоод багтсмаа ааш жаргал хүлээж авах чинь аяг хэцүү байдаг байхгүй. За ааш жаргал тийм учиртай. За туул их төвшин тэгнэ их гоё юм яриад байна. Сонирхол татаад байна шүү. Надад мэдээлэл өгөөч гэж байна. Манай вебсайт руу ороод monica.com гэдэг вебсайт руу ороод мэдээлэл авчиж болно. За санаа зовсгоо. За сүхээ тэгжэнтэй хаа ихчээ та мундаг хүн шүү. Таны номыг уншсан гинэ. Баярлалаа. Ман номыг уншснаас зарим хүмүүс намайг ямар ном бичснийг мэдэхгүй байгаа. Тэгээд хэлээд өчигдээ бэрхшээл ба боломж мөнгө ба миний үнсэн гэдэг номнууд байгаа. Одоо номын дэлгүүрүүд ч мажистик лөө тэг ихтлгүүрүүд дээр гэдэг дэлгүүрүүдэд байгаа. Тэр дэлгүүрүүдээр ороод бид нэр бас хүргэлт хүргэж өгдөг. Гэхдээ одоохондоо яг дэлгүүрүүдээр очиод авчвал бидний хүргэлт өгөх боломжгүй байгаа. Яг ойрын доногтой тэг удахгүй хүргэлтээ буцаагаад тавьчихна за. Тийм учраас яс миний номнууд аудиогоор байдаг. Аудио номоор CD-гээр худалдаад авчиж болно. Эсвэл юугаар хэвлэлсэн номоор нь олоод авчиж болно да. Манай вебсайт гадаад байж байгаа хүмүүс вебсайтаар бас татаж авч болно шүү дээ. MP3-аар манай номнуудыг аудио номыг MP3-аар нь авч болно. Гадаад байж байгаа хүмүүс бас хэвлэлсэн номоор нь шуудангаар Монголынхаа төр үнээр худалдаж авах боломжтой байгаа манай вебсайтн дээр тэгээд олоод авчиж болно да. Дараагийн дууяа хөрөнжөг тэгнэ сайн уу надтай төсөлтэй надад атаачилдаг хүмүүстэй яаж харилцах вэ гинэ чамтай төсөлдөг чамтай атаачилдаг хүмүүстэй одоо юу гэдэг тэр хүмүүсээс хол байж болно шүү дээ. Заавал тэр хүмүүсийн дэгэд байх байхгүй. Төсөлдөд байгаа хүмүүстэй чи наад хамт олон чиний орон зайтай гэж хэлдэг тийм. Тэгэхээр өөрийгөө хүчтэй болох өөрийнхөө оюун санаа юмыг чинь дэмжиж өгөх тэр орон зай бүр шаардлагатай тусаа гараад амьдарч болно. Чи заавал нэг орон зайд амьдрах хэрэг байхгүй. Заавал чинь тэр хүнтэй зэрэгцэж ажиллах хаалт байхгүй. Заримдаа бид нар холдчихж ойртдог гэж үгүйдэг. Тэ заримдаа хүмүүс би эндээ алдаагаа ойлгоод ухаарах хугацаа хэрэгтэй гэдэг байхгүй. Тийм учраас заримдаа тэнцээ ингээ ихтэй зурлагдсан улам хүнд улам хэцүү байдал ороод байгаа ш. Тэгэхээр тэр хүмүүсээс за авчвал тэр хүмүүсийг өөрчлөх гэж оролдохгүйгээр зөвхөн өөрийгөө өөрчлөөд, өөрийнхөө орчныг өөрчлөөд, өөрийнхөө өмнө бий болж байгаа environment-аараа хариуцлага хүлээгээд, өөрийнхөө үзэл бодол дээр анхаарлаа төвлөрүүлээд явчихвал чамд илүү гоё шанс байгаа. За дуяа тэгжэн би өөрт хамаагүй хамаатай бүхий л зүйл санаа зовнож танихгүй хүмүүс санаа зовж өөрийгөө их зовоодаг гэдэгт хэрэггүй их зүйл санаа зовоодаг энэ зүйл сул дорой юу яаж энэ байдлаас гарах вэ? Тэгээд өөртөө хэрэггүй юмнуудыг яагаад санаа зовоод байгаа юм? Тэр чинь ерөөсөө чамд хэрэггүй бол зүгээр хэрэггүй гэдгийг хаяад энийг би санаа зовхоо болио гэж сонголт хийхдээ. Тийм шийдвэр гаргачих та. Тэр айгүй амархан шүү дээ. Тэ? Хэрэггүй гэдгийг мэдсээр чи яагаад хийх вэ? Тэ? Яг сул дорой хэсэг л дээ. Тэгээд идэг муу дадлалтаа болохоос биш муу дадлаасаа гарыг гэх юм бол айгүй амархан байхгүй юу? Наад яг хэрэгтэй юм. Миний санаа зовх хэрэгтэй юм юу юм? Надад хэрэгцээтэй, надад шаардлагатай юм юу? Өөрийнхөө зорилгодоо фокус хийгээд зорилгодоо цаг гаргаад оюун ухаанаа төвлөрүүлдэг. Тэгэхэд бол читэй бүр тийм огт хэрэггүй юм санаа зовох гэж бид нар амьдрэх биш байхгүй. Амьдрэх зүг бүтээхийн төлөө, аас жаргалын төлөө маш олон гой элементүүд байгаа шүү дээ. Тэрийгээ өөрийн бие болгоод авчих. Тэгвэл айгүй амархан. За туяа. Одоо тэгнэ хүн ер нь өөрийнхөө үнэнтэй тулах хамгийн хэцүү юм байна лээ. Өөрийгөө мэддэг гэж бодож байтал хамгийн их мэддэггүй юм бол өөрийгөө хамгийн их гайхалтай сургалт өгдөг. Мэддэггүй юм байна шүү. Маш сонин гайхалтай сургалт өгдөг шүү. Хүн болгон сурах хэрэгтэй санагдаад найдууд маань гэсэн манай охин нараа юм уудлахад миний үгэнд авахгүй. No. I said no. No.
хараад. Би л өөртөө итгэлтэй хүн байсан гинэ. Харин сургалтаас ямар их дутагдж байгаа мэдсэн гэж хамгийн хэцүү тэр байсан. Гэхдээ заавал мэдэх ёстой зүйл бол хүн өөрийнхөө тухайд эхэлж мэдэх ёстой юм байна лээ гинэ. Баярлалаа одоо амар гоё коммент хэлсэн явуулсан баярлалаа. Яа. Манай хөтөлбөрт орсон, манай гоодалсан, манай хөтөлбөрт орсон. Хөтөлбөрөөр дамжаад ер нь бид нар асар их юм өөрийгөө ойлгохгүй өөрийнхөө туйлаараа байдаг бүхэн зөвшөөрсөн гэдэг бид ихтэй болдог байна. Манай хөтөлбөр уйлаад байна. Самсаа ихтэй байна. Энэ хата хүүхдээ үед үлдээд яагаад яриад байгаа юм гэж бодож байна. За хэдүүдээ ерөөхдөө ингэж дуусна тий. Цаг гар болчлоо. Тэгээ бүх хүмүүстэй коммент хийсэн, сүүлийн коммент хийсэн хүмүүстэй жоохон хариулж амжихгүй. Гэхдээ ерөөхдөө би хэлэх санаагаа хэлчихлээ гэж бодож нэг цаг гаруй ярьчлаа. Тэгээ манай хүүхд ч гэсэн уйлаад байна. Тэ нэлээ удаан яана миний хөсмөсийг зулгаагаад авч өгч байна манай охин. За тэгээ бүгдэнд нь баярлаа гэж хэлээд хайртай шүү. Өчиг сайхан өнгөрүүлээрэ, сайхан амраарай. Тэгээд маргаашийн өдрийг гоё эхлүүлээрэ. Тэ энэ өдөр арай нэмээд бүгдийг хэрэгээ хадгалах баярлалаа.